Өнөөдрийн Улаанбаатарт хамгийн тулгамдсан асуудал бол авто замын төгжрөл. Үүнийг бүр яагаад ч шийдэж чадахгүй тал руугаа орчихлоо. Зам төгжрээд байгаа асуудлын цөм нь зам дээрээ багтахгүй байгаа машинууд болохоос биш өөр юу ч биш. Хүн амтайгаа харьцуулахад агцсан олон машин өнөөдөр Улаанбаатар хотын зам дээр хөлхөлдөж байгааг бид мэднэ. Хизээч хэнд ч татвар төлдөггүй, төлж үзээгүй эвдэрхий хэмхэрхүү брус, акцент санаатаанууд энэ төгжрөлийн цөм болоод байгааг өнөөдөр бид мэдхийн цаагуур мэддэг болжээ. Гэвч хэн чин сэдвийг хөндөж зүрхлэхгүй байгаа юм. Та бүхэн эрүүл саруулаар бодоод нэг үзээрэй. Өнгөрсөн 28-ны 5 гараг бол ажлын өдөр байсныг бид бүгдээрээ мэднэ. Бүх нийтийн ажлын өдөр юм шүү дээ. Гэтэл хүй 7 ходог тулсан агаарын шоуг үзэх гэж зүтгэсэн хүмүүсийн машинууд хотын бүх зам харгыг таг түгтсэн, таг бөглсөн. Үзэгчдийн тоог багцаагаар харахад 400 гаруй мянган хүн байсан гэж байна үлээ. Тэгээд нэг бодоод үз. Төрийн болон нийтийн албан хаагчид бүгдээрээ ажлаа хаяад шоу үзэхээр явсан гэж үү? Уучлаарай. Тэд ажлаа л хийж байсан. Тэгэхээр одоо хэн тийшээ явсан бол таарах вэ? 400 мянган ажилгүй сэлгүй үзэгчид тэр шоу руу зүтгэсэн болж таарлаа. Зохион байгуулагчдыг хасаад 400-аа байг гэхэд 300 мянган сэлгүүцэгчид байж таарлаа шүү дээ. Нэг машинд 3 хүн байсан гэж дунджаар бодвол 100 мянга гаруй машин тийшээ зүгэлжээ. Энэ бол нөгөө хотын замыг таг бөглөрүүлж байгаа мас. Бодитойд л энд хүрээд тагцж байна. Тэг зогсолт энд хүрээд эхэлж байна. Илүү мөнгө нэгтэг эвдэрхий хэмгэрхий өмхийн үнэртэй дээрэнгүү бүдүүлэг заваан бохир такси нэртэй халдварчдаа цэгцлэхгүй юм бол тэг зогсолт хормоодод авчаа нийслэлийг маань. Зам харгуу нэмж барих ямар ч арга байхгүй. Мие энкорт болон суу хотолд нарын ачаар зам барих тал байчгүй болсон. Одоо тэгээд яах вүлээ? Такси нэрээр халтуурдаг хэмхэрхий машинуудаа нэг цэгцлээд үзвэл байдал арай дээрдэх болсон. Өөр арга зам хайгаад юу л бол. Тэг зогсолт тагцалт. Бод сайн бод. Хэдэн муухай халтар тэрэгтэй халтуурчдаас болж бүх нийслэлээрээ зам дээр хонох ёстой юу? Бодхол асуудал.